Шинжлэх ухааны таны мэдгүй од мөндөр суугч тавтай морил археологийн нууцад нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сууг, ГНТV телевиз, од мөндөр радио 83.3 107 хост дэлгэнээр хүрдэг. За энэ дугаарын хамтран ажиллагчаар амьдралын хэв маяг бүрт Токи тохирно. Токи аппликейшн мөн стандартыг эрхэмлэн ураатай стандарт кадрын компани дэмжиж ажиллаж байна. За студид Америк сургуулийн түүхийн багш Маратхан, хөтлөгч Цэнгэл хоёрын нар ажиллаж байна. За өнөөдрийн сэдв Монголын эзэнт гүрэн Алтан ордны үйсэн дээрх бичиг. За одоогоос 700 гаруй жилийн өмнө дорноос өрнийг хүрэх Европын Дунай мөрнөөс Төв Азийн Балхаш нуур хүртэлх өргөн удам газар нутгийг иргэшээсэн нэгэн хүчрхэг улс оршин тогтнож байжээ. За түүхийн хуудсанд Алтан ордны улс нэрээр үлдсэн энэ улсыг Монгол туурхтан Зөчийн улс гэж нэрлэдэг. За сүр хүч, аян дан, хүчрхэг засаглалаас гадна бичиг соёлын дурсгалаараа алдартай энэ улсын тухай энэ иргэншлээс өнөөгийн бидэнд хадгалагдсан үлдсэн бичиг соёлын нэгэн нандин олдорын тухай Маратхан багш маань бидэнд одоо хөөрнө өгүүлнэ. За баярлалаа Цэнгэл баяраа. Яг сүүлийн үед бол нэглэн сайхан гоё байна. Яг гэвэл нэг сэтгэл ханамжтай гэдэг ч юм уу Монголын түүхийн ноён оргил их Монгол улсын тухай түүх ярьж байна. Түүнээс гадна археологийнхоо дугаараараа ч гэсэн тий яг эзэнт гүрэнтэй холбоотой археологийн дурсгал ярих гэж байгаа болохоор маш таатай байгаад байгаа юм. Тэгээ энд нэг зүйлийг тайлбарлаад хэлэхэд бол яг энэ Алтан ордны улс гэдэг дэр манай алтан гишүүд ч гэсэн заримдаа хаяа бас нэг энэ Алтан ордны улс гэдэг чинь тэр алтан улс чинь биш юм уу гэх мэтлэнгэр ингээд жоохон андуурч эндүрээд идэг. Тэгэхээр энэ Алтан ордны улс гэдэг бол яг Монголын эзэнт гүрний тэ бүрэлдэхүүн улс байхгүй. За тэгээд Алтан ордны улс гэдгийг бол дотор нь бас орд улс тэ цагаан орд, алтан орд гэх мэтлэнгээр бас хөх орд гэх мэтлэнгээр ингээ бас нэг хэд хэдэн янзаар ангилаад байдаг. Сүүлийн үеийн чиг хандлага бол энэ орд улс гэж нэрлэх болсон юм байлаа тий. За тэгээ орд гэдэг нь болохоор орд өргөө гэр тий. Тэр алтан ордтой гэсэн утга санааг илэрхийлж байгаа. Ялангуяа нөгөө Рубрукийн мэдэн дээр байдаг Монгол улсын мөнгөн дэвсгэртээр байдаг 22 шар гэр ингээд ачиж яваад төрж яваа тий. Энд чинь бол алтан ордон улсын Батхааны нүүдлийг хараад яасан зурч тавьсан юу шүү дээ. Зураг гэсэн үг байхгүй төсөөлөөр бий болсон гэсэн үг. За тэгэхээр Алтан ордны улс гэдэг санаа маань яг хаанаас яаж гарч ирсэн бэ гэдэг зүйл яригдах хэрэгтэй тий. За энэ дээр бол мэдээж 1227 онд их Монгол улсын эзэн хаан Тангууд улсад аян дайнаар явж байхдаа тий тэндээ таалал төгсдөг. За мэдээж их Монгол улсын хувьд бол төхөж баршгүй маш том тий гай зовлон учирсан. Гэхдээ яг энэ үед бол Чингис хааны таалалд өгсөний дараа бол түүний эзэлж авсан газар нутаг явуулж байсан улс төрийн бодлого нь бол аль хэдийн эзэнт гүрний хэмжээнд хүрчихсэн байсан. За 2 жилийн хугацаанд бол Тулуй бол төрийн эрхийг тэг гал голомт гэдэг утгаараа төв нутгаас ахиж үлдсэн их цэргийг захирж үлдсэн учраас их Монгол улсын их цэргийг захирж үлдсэн. За ингээд 1229 онд Хэрлэнгийн хөдөө харал гэдэг газар тий яалчгууд тулын санаачлагаар ер нь бол дараагийн хаан ширээ суулгах ёстой гэдэг их хуралдааг хуралдуулсан байдаг. За энэ мэтлэнгээр ингээд цааш нь яваад үзэх юм бол яг энэ үеүүдээс ахуулаад тий энэ зарим нэг эзэнт гүрний гэсэн үг юм. Их Монгол улс Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсууд гэдэг зүйл ингээд түүхэнд илүү тод гарч ирж байгаа байхгүй. За тэгэхээр энд бол Чингис хаан таалт өгсгөөс өмнө бол өөрийнхөө хамгийн ууган хүү. Уг нь бол нүүдэлтийн ёсоор бол ууган хүү тэ зүч бол хаан ширээнд суух ёстой байдаг. Гэхдээ Чингис хаан 1219 оны 29 улсын аян дайнд явахдаа нөө Эсвэх хатны хэлсэн үг тэгээ тэр хүмүүсийн байгаа байдал уур амьсгал гэх мэтлэнгээр зүч цагаадаа нар өгөөдөг дэмцсэн байдаг. Өгөөдөө өршөөлтөө уучир те одоо эзэн хаан ширээ дараагийн хаан ширээнд суух ёстой гэдэг. Тэгэхээр дараагийн хаан ширээ гэдэг асуудал айл Чингис хааны таалалт өгсгөөс 8 жилийн өмнө те тодорхой болчихсон байсан асуудал байгаа байхгүй. За тэгэхээр энд бол түүхэн нухчаанд бол ууган хүү хаан ширээнд суух ёстой. За гэтэл энэ дээр бол зүч хаан ширээнд сууж чадсангүй тий. За нэгэн бодлын бол нэг харамсалтай үйл явдал байгаа байхгүй. Тэгээ зүч бол өөрөө ч гэсэн одоо би Алтан ордны улсын үүслийн одоо хамгийн анхны хаан тий зүчийн тухай ярьж байгаа. За тэгээ зүч бол өөрөө ч гэсэн түүхэн айгу ээдрэгтэй цаг үед түүхтэй хүн байхгүй. Ягаад вэ гэхээр зүч нөгөө ихэн хөвлөд байхдаа Мэргэд аймагт олзлогдсон байдаг. За тэгээд энийг бол одоо түүхчд бол янз янзаар тайлбарладаг. Тэгээд зүч бол Мэргэдийн хүүхэд гэдэг санааг ярьж ирж байгаа. За энэ мэтлэнгээр яваад авах юм бол маш олон сонирхолтой шинэ судалгаанууд гарсан байдаг. Хамгийн сүүлийн хамгийн сонирхолтой гоё судалгаа болвол одоо археологийн хөрөлнгийн дундад зууны эрдэм шинжилгээний ажилтан доктор Мөнх Тулга гэж хүн тий одоо Турк улсад баг ихтэй сургууль багшилж байгаа байхаа би тэгж бодож байна. Тэгээд энэ хүний нэг судалгаа байдаг. Тэр бол зүч хааныг тий зүчийг 800 жилийн дараа цагаатглаа гэсэн үг гэдэг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр зүч бол хизээш мэрэгдийн орхитос гэдэг ч юм уу тий эсвэл мэрэгдийн үр удам байгаагүй. Энэ бол зүчийг өмнө бас
хүүхэд байсан Чингис хаан Бүртэг хүчин хоёрын дунд тий Хожим Бэхий гэдэг охин байсан. Тэгээд Хевлидээ байсан яг Хевлидэнд байхад нь явсан зүч гэдэг нэр бол зич буюу зичтэй айлын 2 дугаар хүүхдэд өгдөг нэр. Жичтэй ярэ гэдэг шүү дээ тий. Тийм Зүчтэй жич гэсэн санаануудыг хэлдэг. За би энийг бол нөгөө адилхан бодож байгаа хүмүүс байгаа. Зүч гэдгийг нөө зочин одоо Тийм. мэрэгдээс ирсэн хүүхэд учраас зочин гэдэг утгаар гэж боддог. тий яг нэг хэсэг яг түүхэн тайлбар нь яг тийм байсан байхгүй юу. Гэтэл зүч гэдэг бол жичтэй гэдэг үг байна. Энэ зүч гэдэг зоч гэдэг нэм нэртэй зич гэдэг нэртэй нуус товчоо болон Монголын яг 13 дугаар зууны үеийн түүхэн нэрүүдийг ингээд бүгдийг хацуулж үзээд за эдгээр хүмүүс ч гэсэн ер нь бол дандаа айлын 2 дугаар хүүхэд байна гэсэн санааг хэлж байгаа юм. За тэгэхээр бол сүүлийн үеийн судалгаа юм байгаа. Энийг бол мэдээж Чингис хааны хүүгүүд те энэ дээр бол илүү тодорхой ярий. За тэгээд зүч бол мэдээж яг 1225 онд эцгээс өмнө бас таалалд өгсөн. Бас нөгөө эмгэнэлт төрж байгаа үйл явдал нь тэр бас хаан ширээн цуух ёстой байтал тэ заламжилж чадаагүй тэрийгээ бас амьдаа сонсчихсон. Бүр тэр бүхий л эцгээс өмнө таалалд өгсөж байгаа те. За энэ цагаас хойшоогоо болвол яг зүчийн одоо Чингис хаан таалалд өгсгөөс өмнө 4 хүүхдээ газар нутгаа хувааж өгсөн байгаа штэ. Хамгийн цаад талын хэсгийг болвол зүчид өгсөн байгаа. За тэгээ Оросын тал нутаг тэгээ тэндээс цаашаага эзэлсэн газар нутгаа өөртөө аваа үр удамтайгаа хүүхдүүдтэйгээ захираа тэгээ зүчийн хүүхдүүд цагаадаан хүүхдүүд өгөөдөн хүүхдүүд тулын хүүхдүүд бүр бэлгүүдээ хүртэл бэлгүүдийн хүүхдүүд те захирах ёстой гэсэн ийм дүрм тогтоогоод өгчихсөн байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь бол мэдээж эзэнт гүрний хаан те өгөөдөө хаан ширээн цуусан. Өгөөдөө хаан ширээн цуусны дараа бол 1234 онд Далан даваа гэдэг газар те их хуралдаан хуралдуулж баруун зүгийн аян дан Ахмад хүүгүүдийн аян дан гэдэг зүйлийг хийсэн байна. За энэ бол түүхэнд бол Чингис хааны Ахмад аян одоо ачнаар оролцсон гэдэг. Гэтэл зүчийн хүү Бат энд бас шалгаж гарч ирж байгаа. Гэтэл Бат бас өөрөө зүчийн Ахмад хүү юу гэдэг бас асуудал гарч ирж байгаа. Ордгээд хүүхдтэй гэж байгаа байхгүй юу. Ордаа гэд. За гих мэтлэнгээр нэг асуудлууд гарч ирнэ. Гэхдээ Бат бол яг өгөөдөө хааны үед те алтан усад дайлах одоо аян дайн энэ дайнд оролцсон. Өөрийгөө харуулчихсан. Дээрээс нь баруун зүгийн аян дайны хамгийн том удирдагч болж чадсан те. Бүгдийг захирж байгаа. Тэр бүхэл нөө гүйг аргасун одоо бүрий те цагаадаан ачхүү. За эдгээр хүмүүсийн одоо хоорондох маргаан хүртэл гарч ирдэг штэ. Гих мэтлэнгээр ер нь бол энэ бүх зүйлтэй холбоотойгоор болвол Батын үеэс гэсэн үг. Алтан ордны улс те энэ бол ерөнхийдөө эзэнт гүрнээс жоохон тусгаарлах маягийн асуудлууд ярьж эхэлж байгаа. Тэр нь юу гэхээр Бат болон Гүйг хоёрын хоорондох тэр нэг зөрчил байгаа. За энэ зөрчил бол нөгөө нэг Гүйг хэлж байгаа байхгүй. Энэ мөр нэг сахал дэмгэнийг Гүйг гинэ бүрий. Энэ мөр сахал дэмгэнийг өлмийгөр гიშгээд өсгийгөрөө дэвсэж алах юмсан гээл. Тэгэл гих мэтлэнгээр одоо те их хааны хүү явж байгаа тэр аян дайнд гэдгээр юм зөрчил үүссэн. Тэр аян дайныг одоо Бат удирдах явсан гих мэтлэнгээр. Тэгээ энэ өгөөдөө хаан ч гэсэн амьд ахуйн насандаа бол сэтгэл санаагийн зовоосон зөөл болвол хэрвээ энэ Гүйг Бат хоёрын асуудал хэцүүдэх юм бол эзэнт гүрэн бол нэлээд том ганхна гэдгийг бол мэдчихсэн байгаа байхгүй. Тийм ч учраас Гүйгийг гэрэлж чадаагүйгээр өгөөд насарсан. За энэ үеийн түүх бол үнэхээр гоё бас супер гэдэг шүү. За зүгээр би нөгөө эхний хэсгийг л ярьж өгөхөд те. За тэгэхээр зүч бол мэдээж юу ялаа те Алтан ордны улсын хамгийн анхны үүслийг тавилаа. Бат бол цааш нь өргөжлүүлж явлаа. Тэгээд Батын дараа бол Бэрх дүүн, тэгээд Бэрхийн дараа мөнх төмөрийн дараа дугаа төмөр гэл ингээд явдаг. За тэгээд ер нь Алтан ордны улс гэдэг маань бол яг Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улс байсан. Сүүлд нь бол Батын үеэс Батаас хойш Бэрхээс хойшоо нөө Юан гүрэн байгуулагдсан цагаас эхлээд өөрөө баг эзэнт гүрний хэмжээнд хүрчихсэн ийм улс байсан учраас бие даах бодлого илүү их баримталж эхэлсэн гэсэн үг. За Алтан ордны улсын түүх бол мэдээж юу яаж байгаа. Оросд хамгийн удаан оршин тогтносон. За Монголын эзэнт гүрэн чи явсараад Юан гүрэн болоо хувирчиж байгаа. Юан гүрэн бол одоо Хятад гэсэн үгтэй Бээжинд 110 жил орчим тогтносон байгаа байхгүй. Гэтэл Алтан ордны улс бол ер нь Монгол нутагт одоо Монголын бүтээл бүрэлдэхүүн улсууд Ил хаант улс байгаа, Цагаадаан улс байгаа тий. Алтан ордны улс хамгийн удаан тогтсон улс нөхгүй. Тэгээ Оросын нутагт гэсэн үг. За энэ мэтлэнгээр бол яг Алтан ордны улс бол нийслэл нь бол Сарай хот тий. Яг тухайн үеийнхээ соёл, улс төрийн төв байсан. Тэгэд энэ нь бол Монголын эзэнт гүрэн гэдэг зүйл чинь өөрөө нөгөө торгоны замын зангилаа хэсэг. Энэ торгоны зам гэдэг дээр чинь хэн худалдаа арилж байгаа хин тэр нь л тэр усад санхүү орж ирнэ гэсэн үг. Алтан орч гэсэн яг энүүгээрээ бас нэг хэдийн алдартай байсан. За тэгээд дээрээс нь газар нутгийн байршлаасаа шалтгаалаад Европ, Азийн эдийн засгийг холбох гүүр болж исэн байгаа байхгүй.
Тэгээ Алтан ордны ус бол зөвхөн цэргийн хүчээр бас бичиг соёл, төрийн захиргааны нарийн тогтолцоотой байсан бөгөөд их засаг хууль, тэ арвтын тогтолцоо гэх мэтлэнгээр яг хуралдаан шийдвэр ер нь бол яг л их Монгол улс Чингис хааны үеийн тэр системүүдийг бас авч хэрэгжүүлж исэн ус. За тэгээ Алтан ордны ус бол зөвхөн цэргийн хүчин бус дэлхийн худалдааны зангилаа байсан торгоны зам, тэ энд бол дамжиж өнгөрж байгаа одоо худалдаачдаас татвар авах гэх мэтлэнгээр одоо нэг Европ, Хятад те Египтийг холбосон эдийн засгийн гүүр болж исэн байгаа байхгүй. Тэгэхээр газар зүйн онцлог те хамгийн ашигтай байрлал гэдэг утгаараа бол тэгтээ тэргүй ер нь бол те тэр хэсэг газрыг яг л нөгөө монголчууд очсон учраас маш чанга зангидж чадж байгаа. Ингэж зангидж чадна гэдэг чинь хөгжлийн оргил очно гэсэн үг байхгүй. За энэ агуу соёл иргэншлээс үлдсэн нэгэн гайхамшигт өв байдаг. За энэ өвийг бол яг хүн болгоо мэдэх баха. Гэхдээ би бас нэг 10 жилдээ манай одоо 10 жилийн уран зохиолын багшиг Уран Чимэг гэдэг байсан. Энэ хүний ярьж исэн үг нь агуу гоё санаанд одоогч л ордог байхгүй. Өнөөдөр энэ нөгөө сэдв бол Алтан ордноос тэгээ яг энийг бэлдэж байхад хүртэл Алтан ордны үйсэн дээрх бичих гээл тэгэн гутаа яг 10 жилийн сургалтын бичигт байдаг гэсэн шүү дээ. Уран зохиолын одоо байдаг үгүй би мэдэхгүй байна. Тэгэл нөгөө өвчнөөчийн одоо тэ арсыг төвд алтуулгыг гэсэн өвчин зовлон бүү тусаасаа гэл энэ бол гээд тухайн үеийн хаад язгууртны тэ байлдан дагуулыг дэмжиж байгаа гэхээсээ илүү их хүү хоёрын илбэрл юм гэл манай огч аягүй гоё тайлбарлаж өгч байсан байхгүй. Тэгээ энэ мэтлэнгээр ингээд санаад байдаг. За гэтэл энэ зүйл маань бол 1930 онд тэр Волго буюу ижил мөрний зүүн эрэгт Үбек гэдэг хотын ойролцоох Терновка гэх хэмээх тосгоны ингээд хамтралын ажилчид гэж байгаа байхгүй. Яг нөгөө нэг Монголын төвтөр гэсэн нэг хамтрал гэдэг зүйл яг энд нөгөө явж исэн тий. За хамтралын ажилчид бол малын дижэл хадгалах байр барьж исэн байгаа. За тэгээд Терновка тосгон нь одоогийн Оросын холбооны улсын Саратов мужийн Энглис дүүрэгт ижил мөрний зүүн эрэгт байдаг байхгүй. За тэгээд тэжээлийн агуулгын суур тавихаар газар ухаж байсан чинь ажилчид ийм хус модон хайрцаг олсон баг. За энэ хайрцагын дотор нь үйсэн дээр Нямбаалын сийлсэн нэгэн бичээсийг олсон гэдэг. Үйсэн дээрх бичээстэй хамт бас хүрл янтай ясан биер олцсон тул энэ газар те бичээж хүний буш байж баг гэж таамагласан байдаг. За ингээ бичээсийг тухайн үеийн одоо Вовольж дах одоо германчуудын автономит муж гэж байгаа байхгүй. Музейд аваачиж хожимо Ленинград буюу одоогийн Санкт-Петербургийн Эрмитажийн музейд хүргэсэн байна. За археологчид төвөгчдийн судалгаагаар энэ газар нь Алтан ордны усын суурин байсан гэж үздэг. За ижил мөрний сав газар бол мэдээж үржил сэмтэй, хөрстэй, стратегийн одоо чухал ач холбогдолтой газар байсан тул их Монгол улс ер нь хожимо бол Алтан ордны усын үед ч энэ мөрний дагуу олон суурин хот төвлөрч байсан. Судлаачдын үзэж байгаагаар бол тэр Терновка тосгоны орчим дах хөрсний бүтцэн чийгшил болон эрдэс бодисын өрмөц тогтолцоотой байсан учраас үйсэн материал нь ялзарч муутахаас сэргийлж чадсан байгаа байхгүй. За ийм учраас одоо саяны дээр энэ олдвор бол энэ цагт ирсэн гэсэн үг. За ингээд Эрмитажийн музейн гар бичмэлийн хүлээн авч нөхөн сэргээх ажлыг хийсэн байна. За ингээд тэр ажлыг хийгээл эхлээд бичээс дээрх тоос шорог цэвэрлээл те алга болсон эсвэл хоорондоо нийлсэн хэсгүүдийг нь эмхлэх, цэгцлэх, салгах ийм ажлуудыг хийгээд эвлүүлэх наах зэргээр яг юм баримтжуулалтын те нөхөн сэргээлтийн ийм ажил хийжсэн чинь энд яг юм археологийн нэгэн ховор олдвор гэдэг нь тодорхойлж эхэлж байгаа байхгүй. Энэ юу гэхээр дээрээ одоо нэг уйгуурчин бичгтэйсэн байна. За энэ бичээс яг юу өгүүлж байгаа юм бол гэдэг нь бол мэдээж тэнд бол хийж байгаа археологийн тий малтлага одоо судалгаа хийж байгаа эдгэр хүмүүст бол маш чухал яг нь маш чухал байгаа. Тэгээд ингээд бичээсийг фото зургийг наваад Эрмитаж дах ингээд уйгуур бичиг судлаачд өгсөн байна. Гэтэл нөгөө уйгуур бичиг судалдаг хүн чинь уйгуур хэл мэддэг хүн л гэсэн үг байхгүй. Энд уйгуур үг байхгүй шүү. Уншаад үзээд уйгуур үг байхгүй гэж тогтоосон байгаа байхгүй. За харин энэ бичээсийг монгол хэлээр бичсэнийг нь бол яг тухайн үед нь тэгээд төвгүй мэдчихэж байгаа. За тэгээд нэгэн цагт бол агуу иргэншлийн төв байсан Алтан ордны улсаас улбаатай анхны томоохон энэ олдвор бол тэр дундаа монгол хэлээр бичсэн энэ дурсгал олонний анхаарлыг ихэд татсан баг. За тэгээд Алтан ордны улсын үйсэн дээрх бичгийг бол нийтдээ бол 25 хуудастай 19 хуудас нь хоёр талтай бичгтэй. За тэгээ үлдсэн 6 хуудас нь болохоор зөвхөн нэг талдаа ингээ бичгтэй гэсэн үг байхгүй. За тэгээ 13 нүрийг нь монгол бичгээр үлдсэнийг нь болохоор дөрвөлжин бичгээр бичсэн байдаг. За дөрвөлжин бичиг бол мэдээж одоо нэг Юан гүрний үед байсан эзэнт гүрний бүх улс орн хэрэглэх ёстой гэсэн энэ санаа явж байдаг. За Алтан ордны үйсэн дээрх бичгийг ижил мөрний хүүнд нэгэн монгол цэрэг ээждээ зориулж бичсэн шүлэг дуулал хэлбэрээр тойрсон байдаг байхгүй. За эхийн сургаал хэмээх энэхүү шүлэг бол Монголын эртний бөгөөд ховор дурсгал болж үлдсэн гэж байгаа. За хүүгийн үг бол нэг юм байдаг. За би одоо бол яг нөгөө нэг хэл шинжээ чинь тий яг 13 дугаар зууны тэр хэлээр нь бичгээр нь бицсэнгээр нь уншиж байгаа байхгүй юу? Ямар гоё. Их элбүр их минэ. Өлөнгийн өвс гундахад хөрөв те.
өнөр садан буцахад хөрөв. Өрг нутагта буцсуу, уулын өвсөн гандахад хөрөв. Ах дүүс буцахад хөрөв. Ахуяа суух нутагта очсоо. Тэгээ өвчүүний чинь одоо тэгээ ихийн үг нь юм байгаа. Өвчүүний чинь одоо үсгэн тий үүдмэл алт болоосоо химээлээ. Эмгэг зовлонд бүү тараг. Игүүн дээд чагаа минь. Товчны чинь одоо үсгэн тун алт болоосоо химээлээ. Тотхор атад бүү золго чагаа минь. Тэргүүний чин үсэн дэлхийн алтан болоосоо химээлээ гэсэн шүлгийг нэрт монголч эрдэмтэн Попи анх ингэ судлан хэвлүүлсэн байдаг. Тэгээд алтан ордны үүсэн дээрх бичгийг бол тайлж унших, агуулгын шинжлэх ажил бол бараг 100 жил дамжсан. Түүхтэй бөгөөд энэ нь бол монгол судлалын түүхэнд хамгийн сонирхолтой судалгааны нэгт тооцогддог. За энэхүү дурсгалыг анхлан судалсан эрдэмтэн бол алдарт Николас Попи бөгөөд тэрээр уг бичгийг тайлан уншиж энэ транскрипц хийснээр дэлхийн тахинд бол алтан ордны үүсэн дээрх бичиг хэмээх алдаршуулсан байдаг. Түүний хийсэн судалгаа нь бол 14-р зууны үеийн монгол хэлний аялгау, үгсийн сан, бичгийн хэлбэрийг тогтооход маш том эргэлт болсон гэж үзэж байгаа юм. Би түрүүн жоохон буруу ярьчих нэг би яг 13-р зууны хэлээс орчин цагт буулгасан гэж хэлэх гэж байгаа. 13-р зууны хэлээр хэлчлээ гэж хэлчихлээ шүү. Одоо тэгэнгүүт манай хэд чинь чи яг сая 13-р зуунаар ярьсангүй штэ гэд ингээд эхлэх байх. За хоёулаа хамтран ажиллах чаа танилцуулах уу те. Нилээн буулгацсан байгаа нь энэ юм байна те. Гэхдээ ямар гоё утга яруу те ухаж ойлгомоор юм ярилцсан юм бэ те. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амьдралын хэв маяг бүр Токи тохирны өрөөтэй Токи аппликейшн маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Токиг манайхан бүгдээрээ мэднэ. Та зогсоолын төлбөр хэсэгт машина бүртгүүлээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой. Улаанбаатар хотын 160 гаруй томоохон үйлчилгээний төв офис төлбөртэй зогсоолууд Токигоор төлбөрөө төлөх боломжтой байгаа. За тэгэхээр хүлээж зогсохгүй та ерөөсөө ажлаа амжуулаад гарахаасаа өмнө зогсоолын төлбөрөө төлөөд 20 минутын дотор зогсоолоос гараа авчих бүрэн боломжтой байдаг. Би 20 минут гэж санаад байгаа шүү. За зогсоол зогсож байгаа хугацаа төлбөрийн мэдээлэл ухаалгаар та харж болно. Төлбөрийн олон сонголтоос нь сонгоод төлж болно. За хэрвээ та Токигоор анх удаа төлбөр төлж байгаа бол 30% хөнгөлөөд өгнө. За мөн Power Bank түрээслэх урамшуулал зэргийг авах бүрэн боломжтой. За энэ тэнд Power Bank шууд Токи аппликейшнаас Power Bank түрээсэлж болдог гэсэн үнэхээр гоё. Надад их таалагддгийн. За цонхоо нээж сунаад л бэлэн мөнгөө өгөөл карта буцааж авал өвлийн цагт бол тий энэ тэр цаг алдаад ахгүй маш амар байдаг. Уц муцаар яриа явж байгаа үед л айгүй хэцүү байдаг штэ. Карта нэг сунж өгөл нэг буцааж авал айгүй хэцүү. Тэгэхээр та амьдралынхаа бас хорон мөчийг бүрийг хайрлаарай. Өөртөө ашигтай цагаа нэмэгдүүлэхийн тулд ашиггүй энэ хэрэглэнүүдийг амархан шийдэх арга бол бас Токио юм шүү. За ингээд Токи аппликейшны Facebook pages мэдээлэл авах боломжтой. За аппликейшны сэгсрэнгууд л утсаа сэгсрэхээр танд тусламж хэрэгтэй юу гэд хөрхөн гараад ирэн тэндээс та бүх төрлийн тусламжийг авах бас бүрэн боломжтой. Токи зэгийн мэнэс бас авч болно. За ингээд нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа амьдралын хэв маяг бүрт Токи тохирны өрөөтэй Токидо баярлалаа. За маш их баярлалаа тий. За тэгэд Николай Попи буюу Николай Николаевич Попи нь бол монгол судлал болон Алтай язгуурын хэлтэй шинжлэлийн түүхэнд хамгийн том мөр үлдээсэн сууд эрдэмтэн баггүй. Түүний амьдрал бүтээл нь бол монгол соёл, түүх хэлийг дэлхийд дахин таниулахад үнж болшгүй хувь нэмэр оруулсан байдаг. За түүний аав бол Орос дипломатч байсан бөгөөд Николай 1897 онд одоогийнхоор нэг чин гүрэн гэж байгаа шүү дээ. Манж. За энэ үед бол манж гүрний үед Шандун мужид төрж Оросд боловсрол эзэмссэн. Тэр залуу наснаас эхлэн Монгол болон Төв Азийн ард түмний хэлийг сонирхон судалж ирсэн. За тэгээд Николай Попи монгол бичгийн дүрм, халах монгол хэлний дүрм зэрэг суур бүтээлүүдээс гадна Алтан ордны улсын үйсэн дээрх бичиг болон дөрвөлжин бичгийн зурсуулуудыг наривчлан судалж тэдгээрийг одоо транскрипц буюу одоо хөрвүүлгийг хийсэн нь бол өнөөдөр бидний ярилцаж байгаа түүхэн олдруудыг тайлж уншихад гол үндсэн болсон гэж үздэг. За Попигийн дараа бол Унгар, Орос, Монгол олон эрдэмтэд Алтан ордны үйсэн дээрх бичээсийг бол дахин наривчлан судалж түүний доторх зарим эргэлзээтэй үг хэллэгийг тодруулан хөрвүүлгийг нь улам боловсронгуй болгосоор ирсэн байдаг. Жишээ нь бичвэрт байгаа эхмэн намааг төрүүлэхтэй гэх мэт мөрүүдийг орчин цагийн монгол хэлтэй харьцуулан шинжлэхэд тухайн үеийн хэл нь өнөөгийн бидэнд ч ойлгомжтой байгаа нь монгол хэлний бат бөх залгам чанарыг бас харуулж байгааг судлаачид тэмдэглэдэг. За үйсэн дээрх бичээсийн шүлгийг монголч эрдэмтэн судлаачид 13 дугаар зууны үеийн уянгат дуулал гэж нэрлэдэг. Их нутгаа ээжигээ санан битсэн энэ мөрүүд монголчуудын тухай гадныхны төсөөлийг бас өөрчилсөн. Эрт цагийн монгол дайчид зөвхөн дайн байлдаан хийдэг. Балмад зэрлэгүүд биш. Бичиг соёлын өндөр боловсралтай. Яруу шүлэг тэрлэх
авьяастай хүмүүс байсныг бас нэг баталгаа нь бол яалах вэ? Яалч аргагүй энэ зүйл мөн гэсэн. Ташрамп сонирхуулгад өөндөө төстэй буюу эр цэргүүд ар гэртээ бичсэн үйсэн дээрх бичээсүүд эртний Новогород дотоос олдсон байдаг. Эдгээр бичээсүүдийг судлахад тухайн үеийн цэргүүд болон тэдний ар гэрийнх нь бичиг үсэг маш сайн тайлагдсан байдаг нь харагддаг гэж байна. За тэгэд Орос цэргүүд бие биенээ хандан те ахуйн хэрэгцээ бас хайр сэтгэл санагалдсан сэтгэлээ маш энгийн бөгөөд чин сэтгэлээсээ илэрхийлдэг байсан гэж. За цэргүүдийн дайны талбараас гэрлүүгөө явуулсан богино зурвсууд ихээхэн сонирхол татдаг бөгөөд тэнд би эсэн мэд байна. Надад битгий санаа зов. Гэх мэт сэтгэлийн дэм өгсөн үгээс гадна ахуйн чанартай хүсэлтүүд бас байдаг байсан байна. Жишээ нэгэн цэрэг их нэртэй би энд хөл нүцгэн даарч байна. Надад дулаан хувцас гутал яаралтай явал гэж бичсэн байх нь би гэж. Гэхдээ Алтан ордны үйсэн дээрх бичиг бол энэ цагтлуудаас яруу, уянгалаг, нарийн хэлбэрээр бичигдснээр онцлог гэж байгаа байхгүй юу? Ер нь монголчууд өсөг бичиг соёлын урт түүх дурсгалтай ард түмэн хүннүү, сямбэ, жужаан тэ тообо гэдэг эртний одоо хятан гэх мэт одоо өсөг дурсгалуудыг өөр өөрийн хил аялгаунд тэмдэглэж байсан тухай түүхэн сурвалжууд бас ингээ бичгүүд үлдсэн байдаг. Гэвч тэдний хэрэглэж байсан бичгийн үсгийн дурсгал идэвгүй одоо үлдэж хоцроог байдаг. Харин 9-өөс 12 дугаар зууны үед Монгол газар хүчрхэгжиж байсан кеданчуудын одоо их баг гэдэг дурсгал байдаг тийм. За энэ одоо дурсгал бичгийн дурсгал бол үлдсэн бөгөөд тэдгээр дурсгалуудыг тайлан унших ажил бол одоо 20 дугаар зуунаас эхэлсэн. Одоо болтол бүрэн дуусааг байгаа байхгүй. За одоогийн байдлаар нийтдээ 26,000 гаруй тэмдэгт бүхий кедан бичгийн дурсгалууд үлдсэн бөгөөд тэдгээрийг уншиж тайлах ажил бол Франц, Унгар, Япон, Орос, Америк, Хятад гээд гэх мэтийн эрдэмтэд харилцан адилгүй өөр өөрийн гэсэн өөр судалгааны арга зүйгээр судалсаар ирсэн байдаг. За тэр 8-аас 9-р зууны үед хүчрэгжсэн Уйгурын хаант улс. За Яклакорогийн Фело гэх хүн 800 юу яаж байгаа штэ. 745 онд Түрэг усыг мөхөөгөөд 840 он хүртэл одоо Уйгурын хаант улс байгуулагдж байгаа байхгүй. Тэгээ яг наривчлаад ярихад за тэгээ 12-оос 13 дугаар зууны үед болж ирэхэд бол Монгол бичгийг бол тэ тэд уйгурчуудаас аваад илүү боловсронгуй болгосон гэж үздэг байхгүй. За тэгээ яг 10 их Монгол улс байгуулагдах үед бол тэр уйгурчин бичиг бол хутан монгол бичиг одоо ингээл монгол бичиг гэл янз янзаар одоо сүүлийн нэрлээд байна л да. Яалчгүй одоо монголчуудын өөрийн гэсэн одоо бичиг үсэг болж хувирсан баг. За монгол бичгийн хэлний дурсгалуудыг тийм бичиж тэмдэглэсэн үсэг бичгийнх нь одоо ялгаагаар уйгурчин монгол бичгийн тийм дөрвөлжин бичгийн хятад ханз үсгийн араб үсгийн гэх мэтэр ангилж болохоос гадна бүтээсэн арга хэлбэрээр нь хөшөө чулууны бичээс барын ном гар бичмэл гэрээгээ одоо тамганы бичиг гэх мэтэр ингэж ялгаж үзэж болдог гэж байгаа байхгүй. За тэгээд одоо нэг юу байгаа штэ сая дээр нэг манускрипт гэдэг байдаг шүү дээ. За энэ манускрипт гэдэг нь бол бичгийн нэг төрлийг хэлээд байгаа байхгүй. За тэгэхээр энэ Алтан ордны үйсэн дээрх бичгийг бол тэр манускрипт гэдэг бичиг гэдэг хэлээд байгаа. Тэгэхээр энэ манускрипт гэдэг бичиг бол яг нь латин хэлний manus одоо гар одоо scriber те энэ гих мэт одоо бичих үсгнээс гаралтай гэж үздэг байхгүй. За тэгээ энэ нь бол юу гэсэн үг вэ гэхээр хэвлэх машинаар биш хүний гараар бичиж тойрсон бүх төрлийн бичмэл гэж хэлж байгаа. За энэ бол яалч хүн их сурвалж гэдэг тоонд ордог байхгүй. Гараар бичсэн зүйлийг дахин хэвлэхгүй учраас эн чинь цор ганц гэсэн зүйлийг хэлээд байгаа. Цор ганц буюу цор ганц гэдэг үнэт юм болчихж байгаа байхгүй. За тэг яг энэ бичиг яг энэ манускрипт гэдэг энэ агуулгыг бол тийм түүхэн баримт бичиг эсвэл шашны судар, уран зохиол ба гүн ухаан, шинжлэх ухааны тэмдэглэл тийм гих мэтэр одоо ингэж бичиж тэмдэглэсэн байдаг. Энэ ярьж байгаа нь болохоор хааны зайрлаг гэдэг ч юм уу тий шашин гэхээс илүү уран зохиол тий энэ зүйлийг хэлж байгаа байхгүй. За тэгээд хамгийн гол ач холбогдол нь болохоор дахин давтагдчихгүй. Хувь хүн өөрийн гараар бичсэн тул үсгийн хэлбэр ашигласан бих цаас нь түүхэн бодит баримт гэсэн үг байхгүй. Их сурвалж гэж үзэж шууж болно гэсэн. Дээрээс нь мэдээж энэ бол соёлын үг. Тэгээ тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээ, хэлний хөгжил, урлагийн хэв маягийг бол харуулж өгж байгаа. Энэ үйл явц. За тэгээ их сурвалж гэдэг бол мэдээж ойлгомжтой тий. За тэгээ Алтан ордны үйсэн дээрх бичгийг бол тухайн ярьсных үйсэн бичээсүүдийн тухай бол бас онцлох нь зөв байгаа. За энэ юу гэхээр нүүлчин монголчууд бол ерөнхийдөө бол монгол бичиг соёлдөө төгөөмөл ашиглаж ирсэн материал бол хус модны холтос буюу үйс байгаа байхгүй. За тэгээд нүүлчин монголчууд нутагтаа элбэг уургадаг хус модны үйсийг боловсруулад бичиг соёлынхоо гол хэрэглэгдэхүүн болгож ирсэн байдаг. За учир нь үйс бол олдоц ихтэй.
хөнгөн бөгөөд бат бөх материал байсан тул алс холын аян дайн, нүүдэл, суудлын явцад бичиг загтал илгээх, түүхэн үйл явдлыг тэмдэглэх, үлдээхэд бол хамгийн тохиромжтой материалууд байсан байгаа. За тэгээ үүсэн дээрх бичигчүүлдээсэн дурсгалууд бол Монголоос ч олддог. Тухайлбал би бас нэг өмнөх дугаар дээр бас нэлээд сайн хэлээд авсан да. Санаж байгаа бол тийм Булган аймгийн Дашинжилэн сумын нутагт хар бухын балгас гэж байгаа байхгүй. За энэ хар бухын балгасаас олдсон үүсэн номнууд бол дэлхийд бичсэн юм алдартай. Хууль цаазын бичгүүд тийм. За эдгээр олдурууд нь гол төлөв 17 дугаар зууны үед хамаарах бөгөөд монголчууд үүсийг зөвхөн ахуйн тэмдэглэл бус шашин судар, ном болон гүн ухааны бүтээлүүдийг хэвлэх, гар аргаар хуулан бичгэд цаасны оронд орлуулан ашигладаг байсны бас нэг баталгаа гэж үзэж болж байгаа юм. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулах. За тэгээ. Ойрт яг энэ ямар гоё сэдвүүд орж ийнэ төгөр. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар стандартыг эрхэмлэл нүрээтэй стандарт катеринг компани дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ сүүж маань дэмжиж ажиллаж байгаамаа. Тэгэхээр энэ дээр чинь нэг good day гэд бичсэн байгаа шүү дээ. Энэ сүүжний тухай. За сүүж бол угаасаа Солонгосын ард түмний уламжлалт архи байгаа. За энэ утгаараа бол сүүжүү зах зээл дээр, сүүжүүний зах зээл дээр Солонгосын бүр 3 том тоглогч байна. Маш олон компаниуд сүүж үйлдвэрлэж хахад 3 том тоглогч байна. За энэ сүүжүүний зах зээл дээр дэлхийд шилдэг тооцогдоод байгаа эхний 3-т тогтмол ордог сүүжүү бол манай энэ good day сүүж байгаа юм. За сүүжүүг нэрхэд юу хамгийн чухал вэ гэвэл цэнгэг бас хамгийн чухал. За тэгэхээр энэ гүддээ сүүжүүний усыг Жирисан уулын 300 би буруу хэлж магадгүй 320 метрийн гүнээс гаргаж аваад маш хүчил төрөгчөөр баялаг тэм цэвэр тунгалаг маш сайн чанарын усаар боловсруулдаг гэдгээрээ эдэнд бусан бүс нутагтай холбоор маш алдартай. За тэр утгаараа хамгийн цэвэр бас хамгийн олон төрөлтөө сүүжүү гэдгээрээ онцлог байгаа. Энд ч одоо ингээд янз бүрийн жимстэй, янз бүрийн бүр ямар ч холцгүй жимсгүй гэдэг олон төрөл. Энэ бол ерөөсөө сүүжүүд дундаа хамгийн олон төрөлтөө юм аа. За энэ сүүжүүний бас нэг онцлог бол одоо спиртийн агуулмж буюу градусыг 16% болгож бууруулсан ийм технологиг дэлхийд одоо тэргүүлэн нэвтрүүлсэн ийм ялгаатай ийм зүйл байгаа. За энэ сүүжүүний үйлдвэрлэгч одоо Мухак нь өөрөө Солонгостой 97 жилийн түүхтэй. Бид 2 жилийн түүхтэй гэж ямарваа нэгэн компани 30-аас дээш жил ч юм уу тэ оршин тогтноод өв уламжлаад ингэж яваад байна гэдэг бол бас бахархмаар маш сайн технологи гэж үзээд байгаа. Тэгээд ингээ 97 жилийн түүхтэй ууган үйлдвэр гэдгээр онцлог 72 цагийн хүчил төрөгчөөр баяжуулсан сүүжүү зах зээлдээ нэвтрүүлдэг. 100 жил хийх гэж байгаа юм шүү дээ. Айгаа их гэдэг байгаа. За солонгосчуудын одоо мэдээж нэг алкогольны төрлийн зүйлийг зөв хэрэглэдэг талаар нь бас энэ дээр дурдахгүй болохгүй байх. Бид нар одоо солонгос сериал янз бүрийн кинонууд үзэхэд те ажиллаад хараалууж идэг, дамжаал те караоке, мараоке ингээл махшараал хийдэг уугаал те. Айгуу гэл ингээ уугаал идэг. Гэхдээ тэр дунд одоо хитрхи их одоо хэрэгэлсэн одоо буруудсан эсвэл одоо архины хамаарл ихтсэн гэсэн одоо судалгаа бол алга. Тэгэхээр зөв хэрэглээ хамгийн гол нь байгаа дээ. Ер нь одоо сүүжүүг хүнд хоо шарсан хуурсан махтай хамт даруулга хэлбэрээр хэрэгэлдэг. За солонгос кинон дээр ч гэсэн одоо бид өөрөөсөө бүр өөрөөсөө сүүжүү уумар санагдталаа харсан да. За ер нь бол хэтрүүлэн цогттой гол нь биш энэ яриаг улам одоо уртсгаж байгаа утга учиртай уулзалтыг чухалчилж байгаа гэдэг утгыг бид бол мэдэн штэ тий. За гэхдээ бид бол хэтрүүлэх гээд байдаг. Тэгэхээр сүүжүү ууга шаарддаг юм уу үгүй мүү гэдэг яриа айгүй их явдаг гинэ. Танаас хамаарахгүй тий. Тэр хүнээс хамаарна. За ямар ч юмыг хэтрүүлэн хэрэглэх болохоор ямар ч юмыг зохис тунд нь барьж хэрэглэх бол мэдээж одоо давуу тал болоод ашиг шим чандманд болж чадна. Тэгэхээр та энийг өөртөө ашигтай уулзалтан дээрээ тий хоолны даруулга болгох, хөнгөн зугаа болгох маягаар хэрэглэх юм уу эсвэл одоо өгсөрч уугаад тасарч унаад маргааш нь шаардах юм одоо таны дур болжээ. Тэгэхээр мэдээж 16% болтол нь бууруулчаад байна шүү дээ гэдгийг одоо бас онцлох нь зөв байхаа. Тийм болохоор энэ одоо бүх сүлжээ дэлгүүр CUGS дээрээс нь одоо жижиг худалдааны дэлгүүрүүд бүгднгээр нь худалдаалагдаж байгаа маш гоё урамшуул зарлцсан байгааг нь бас дуртай. Стандарт катеринг компани хамт олон маань Good Day брендийн бүх бүтээгдэхүүн сүүжүүнээс гадна өөр бүтээгдэхүүн байгаа. Онцгой бодит нэг урамшуул зарлаад байгаа. Энэхүү урамшуул амралтын өдрийг тань одоо илүү гоё. За 5 дахь өдрөгээ гардаг те баасан гараг гардаг та одоо градус багтай алкогольны төрлийг хэрэглээд маргааш амралтын өдрийн илүү амттай. За яриач үр ашигтай болоосой гэдэг утгаараа Good Day гэдэг байгаа шүү. За бүр анх энийг ингэсэн гинэ. Good Day гэхгүйгээр бүр өөрөөр нэрлэеч гэдэг байсан гинэ. Нөгөө амралтын өдрийг амар гоё үр ашигтай болгохын тулд бүр шал өөр нэр ч өгөх гэжсэн бэ. Good news ч гэлөө нэг тийм нэр өгөх гэжсэн байлээ бүр. За тэгээд ямар урамшуул зарласан бэ гэхээр та
Weekender Zig стандарт цагийн сайт руу одоо худалдаа авалт хийсэн баримтынхаа зургийг авч явуулаад шууд газар дээр 300 сая төгрөгийн эзэн болох боломж байна. За ийм гоё боломж байгаа шүү. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг Weekender Zig стандарт цагийн сайт за мөн одоо пэйж хуудасаас нь авах бүрэн боломжтой. Тэгээд нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. Бүх худалдааны төв дэлгүүрүүд GSC бүгдэнд нотол таалагдж байгаа. Надад нэг хардах сэтгэл төрчлээ. Энийг одоо чи оруулж ирээд байгаа юм аа. За тэгээд одоо ямар гоё одоо уумар санагдтал рекламд дээр гэдэг шиг. Анхаарч ажиллаарай. Одоо би бас өөр газар давхар ажиллах гад хичээж л байна. Йоо. За юу ярьж илээ. Өчигдөр дээрээ бүр өрчгөр болчлаа гэдэг шиг. За мэдээж үүсний тухай ярьж байсан нэг бичиг үсгийн талаар ярьж байгаа шүү дээ. За тэгээ үүсгийг бол яг үүсийг бол тусгаалan чанаж нэмгэлэн зорж бэлтгэдэг байсан тул ийм аргаар бүтээсэн ном содорууд бол ихээхэн хэдэн зуун дамжин газар доор байхтаач үсэг зураг нь бол бүдгэрээгүй хадгалагдсан үлдсэн байдаг байгаа байхгүй. Тэсвэртэй байдаг гэсэн. За Алтан ордны үүсэн дээрх бичээсчсэн 700 гаруй жилийн турш газар доор байхтаа гэмтэж балраагүй үлдсэн байгаа. За эдгээр үүсэн дээрх бичээсүүд нь өнөөдөр бидэнд өвөг дээдсийнхээ хил аялгуу, сэтгэлгээний соёл тэр байтугай тухайн үеийн хүмүүсийн өдөр тутмын амьдралын нарийн ширийн зүйлсийг танин мэдэх боломжийг ойлгож байгаамаа. За Алтан ордны улсын иргэд зөвхөн дайнч баатрууд үдээгүй гүн гүнзгий утга уянгийн мэдрэмжтэй их хүрийн нандин холбоог эрхэмлдэг ард түмэн байсныг гэрчлэх нь олдвор одоо бол Оросын холбооны улсын Санкт Петербург хотын Эрмитажийн музейд хадгалагдаж байгаа байхгүй юу. За эцэст нь Алтан ордны улсууд бол 14-р зууны дунд үеэс эхлэн дотоодын хаан ширээн төлөв тэмцэл ширүүлсэн. За дотроо хагарч эхлэхээр л гадны өгөөш болдог. Энэ бол түүхэн цаг хугацаанд ерөөсөө ингээд байнга байдаг зүйл байхгүй. Улс төр тогтвортой байх ёстой гэдэг зүйл бол ерөөсөө л маш чухал асуудал. Дотроо хааграа, дотроо бутраа, дотроо нэг эрх мэдэл булаацлаад ирэхээр л гадны өгөөш болдог. За яг энтэй адилхан тэр түүхэнд бол их үүмийн гэмээр нэрлэгдсэн энэ хямралын үед бол 20 орчим жилийн хугацаанд 20 гаруй хаан солигдсон нь төв засгийн газрын нэр хүнд хяналтыг ил сулруулсан байгаа байхгүй. Энэхүү дотоодын хямралыг ашиглаад Оросын одоо нөгөө гүнлэгүүд гүнлэг те. За эдгээр хүмүүс бол одоо Литвийн бант улс бол алба татвар төлөхөөс татгалзаж эхэлсэн. Тэгээ бие даах орлого хийж эхэлсэн бөгөөд яг 1380 онд бол Куликовын тулдаанд бол Алтан ордны улсын цэргийн ноёрхолд анхны томоохон цохилтыг өгсөн байгаа байхгүй. Гэвч Алтан ордны улсын мөхлийг эцсийн цэгт хүргэсэн гол хүчин зүйл нь Дундад Азийн байлдан дагуулагч Доглон Төмөр хаан. Тэ цагаат авах санаа тий. За ингээд цагаат уудмын Доглон Төмөр хаан. За тийм баруулаас овгийн гэж ярьдаг л да. Яг нэг хатан нь одоо Чингис хааны алтан ураг, миний хатан алтан ураг учраас гэдэг нэг бас нэг нэр хүнд олж авдаг. Ер нь Оросын дээр одоо Ван Ман тий одоо ингээд Алтан ордны улсын дараа Орос одоо улс ингээ гарч иж байгаа шүү дээ. Тэгэхэд тэр Оросын вангууд, Оросын одоо хаанууд чинь заавал Монгол гүнжтэй суух эсвэл одоо Монгол хааныг хаан ширээн цуулгаад тэрнээс титмийг нь одоо залгамжилж авж байгаа юм ёслол үлдчихэж ард түмнээ татдаг ус гэж байгаа байхгүй. Яг бол 200 гаруй жил тэр ард түмнийг одоо тийм монголчууд захирж исэн учраас бас нэр хүнд найгүйх чухал байдаг. За гэвч Алтан ордны улсын мөхлийн эцсийн цэг бол тэгээд Доглон Төмөр хаантай холбоотой болчихж байгааз. За тэрээр 1390 онд бол Тохтомиш хааны цэргийг удаа дараа бут цохиж Алтан ордны улсын эдийн засгийн гол төвүүд болох Сарай, Бат, Сарай, Бэрх зэрэг хотуудыг газрын хөрснөөс арчсан байгаа юм. За тэгээд торгоны замын гол чиглэлийг өөрийн эзэмшлийн нутаг руугаа өөрчилсөн нь Алтан ордны улсыг бол мэдээж эдийн засгийн хувьд бол ганхуулсан. Үүний үр дүнд 15 дугаар зууны дунд үеихэд Алтан ордны улс задарч Кремийн хандлаг, Казаны хандлаг, Астраханы хандлаг, Сибирийн хандлаг болон Ногойн орд хэмэх бие даасан улсууд болон задарсан бөгөөд хамгийн сүүлд 1502 онд Кремийн хандлаг Алтан ордны сүүлчийн хааныг яснаар энэхүү агуу гүрэн албан ёсоор оршин тогтнохоо болсон төгтөг. Одоо нэг зүйл бодоод үзье та. Их Монгол улс тэгээ өгөөдөө хааны үед эзэнт гүрний салбар улс штэ эн чинь тэ бүрэлдэхүүн Алтан ордны улс. Гэтэл яг нөгөө нэг Юан гүрний үед өөрөө эзэнт гүрний хэмжээнд хөрчихсөн байсан. Тэгээ одоо ингээ Алтан ордын улс залрахад хичнээн олон улс дотроос нь гарч ирж байна гэдэг зүйл тэ. Ямар том байсан бэ? Энэ талаас нь бас харах хэрэгтэй болчиход байгаа юм тэ. Тэрнээс биш одоо бид нар чинь ямар ч улс тодорхой хугацааны дараа тэ эртний улсууд бол мэдээж нэг улсын одоо хүч төрж гарч ирсэн бол бас л нөгөө мөхдөг жамтай ийм л зүйл болж исэн хөгжлийн хоригдол төрөхээр бас мөхдөг тэ. За тэгээ Алтан ордны улс мөхсөн ч түүний үлдээсэн түүхийн өв Евразийн ард түмнүүдийн дунд асар том нөлөөгөө хадгалан үлдсэн юм.
Төр ёсны хувьд Оросын эзэнт гүрэн болон Дундад Азийн улсуудын засаг захиргаа, татвар, шуудан, харилцаа, цэргийн зохион байгуулалт нь Алтан ордны улсын загвар дээр үндэслэн хөгжсөн бөгөөд өртөөний тогтолцоо нь хожимын асар том газар нутгийг нэгтгэн удирдах гол түлхүүр нь болсон байдаг. За соёлын хувьд уран барилга, хот байгуулалтын өвөрмөц шийдлүүд, хэл шинжлэлийн хувьд Орос, Түрк хэлэнд орсон олон зуун монгол үг нь энэ агуу иргэншлийн гэрчин болж үлдсэн байдаг. Тэр бүх хэл одоогийн Орос нутагт ч гэсэн маш олон монгол овг аймагуд нэрээр байж идэг. Ийм бас холбоотой. Ер нь Оросуудыг бас нэг өөрсдийнх нь хэлдэг үг гэдэг шүү дээ. Оросын түүхийг сайн ухах юм бол Монгол гарч ирнэ гэдэг. За тэгээ энэ хүрээд Алтан ордны үйсэн дээрх бичиг хэмээх энэхүү дугаараа жаргая да тий. Маш гоё юм. Энэ одоо Сарай Бату, Сарай Бэрхэ гэдэг байгаа ч одоо Батын өдөржин хүүхдүүд Батын Бэрхийн газар нутгууд л гэдэг байгаа гэсэн үг юм уу? Надад яг ийм бодлоо. Чойнми одоо хүн болгоны мэддэг нэг эхлэл шүлгийнх нь эхлэлүүд байхгүй нөгөө нэг хитрхи хайртай чамдаа би хэрэлтгэл гэж дурлсан. Тэр шүлэг ингээ явж байгаа сүлээдэг байхгүй. Өөх гэж хүн амьтан төрдгийн, мөх гэж хот суурин босдгийн гэдэг байхгүй. Тэгэхээр ямарваа нэг юм ингээд явж байгаад эцэстээ хүлээд хүрээ туйлдаа хүрээтэй буцаад одоо мөхтөг жамтай. Тэгэхээр бид тэгэл мөхцөн. Тэгэл дэлхийн талыг эзэлсэн л гэдэгтэй л хаана байгаа гэдэгтэй бид ийм түүхтэй. Энэ нөгөө нэг үүсэн дээр бичсэн бичээсээс бид нар нөгөө хэлнийх нь бодит хэрэглээг, соёл нь хаана ямар байсныг, дээрэс нь тэр нөгөө төрийн захиргааны систем юу гэдэг бүх юмыг харж болж штэ. Тэр нь маш бахархмаар. Нөгөө хүн чинь толгой, тэргүүн энтергээд ингээд дээд, дунд, доод ингээд дорд гэд юмыг ингээд олон төрлөөр хэлдэг штэ. Тэргүүн гэж хүндэтгэж хэлээд толгой гэж одоо амьдралтаа хэрэглэснээ хар толгой энтергээд ингээд муучлайлчдаг. Тэр нь гар, мутар, савар. Яг ингэдэг штэ. Тэгэхээр саяны тэр бичээсийг ингээд нэлээд наашлуулад бичсэн харахад ч гэсэн маш тийм дээд маягаар хүндэтгэж, соёлтой тэгж хэрэгэлдэг. Хэлийг тэгж өндөр түвшинд хэрэгэлдэг хүмүүс байсан юм байна. Энэ их гоё, бахархмаар гоё лээ. Байлаа. Маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд шинжлэх ухаан таны мэдхүү Од Мөндөр сувгийн археологийн нууцад нэвтрүүлгийн энэ шинэ дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгийн ТV телевиз, Од Мөндөр радио 83.370 хос төлөвлөгөөнөөр хүрлээ. Энэ дугаарыг хүрэхэд дэмжиж ажилласан амьдралын хэв маяг бүрт Токи тохирны нураатай Токи аппликейшн мөн стандартыг эрхэмлэн стандарт катеринг компани дэмжиж ажиллалаа. За нэвтрүүлгийг бэлтгэх гэсэн Америк сургуулийн түүхийн багш Маратганда баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.